мундар сугаас та бүхнийхээ амраг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Од мундрын алтан гишүүд болон Итгэл даах герман чанар хэт их ивэнттгэн ажиллаж байна. За нэвтрүүлэг НТВ Од мундар радио 107 83.3 гэсэн хост төлөвлөгөөнөөр FM-ээр та бүхэндээ хүрдэгэ. За студид шатрын стример, шатар сонирхогч Аги маань ирсэн байна. За тэгээд шатрынхаа өргөгийг эхлэхээс өмнө сэтгэл маш их хөдөлдөг. Өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд ээ. За нийт үзэгчтэй болон сонсогчтой энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгийг үзэх тэр цаг хугацааны мэндийг бас та бүхэндээ хүргэе. Өнөөдөр та бүхэндээ болохоор 1992 оноороос аялах гэж байна. Биш 91 оноор тий. 1991 оноороос аялах гэж байна. Тэгээд 91 он гэдэг бол одоогоос нэлээд жилийн өмнө тий. 30 гаруй жилийн өмнө тоглогдсон маш гоё өрг байна. За өргөний нэр юу вэ? Хаан өөрөө тулаанд оров. За тийм. За ийм гоё нэртэй хаан өөрөө тулаанд оров гэдэг те. Тийм нэртэй тийм өрг байна. За англи нэр нь бол яг тийм арай өөр байгаа. Гэхдээ монголоор бол ямарсан нэг ингэж бол орчуулсан байна. Хаан өөрөө тулаанд оров гэдэг те. За энэ өргийг тоглосон хоёр хүн болохоор Nigel Short болон Jan Timman гэж одоо хоёр их мастер бол тоглосон байна. За тэгээд Nigel Short гэдэг хүн бол ер нь хоёулаа ер нь маш мундаг тийм тоглогч нар. За тэгээд 1993 онд бол Nigel Short бол тийм Garrick Sport дэлхийн аврагын төлөө бол тоглож байсан байдаг. Jan Timman бас адилхан яг 1993 онд Anatoly Karpov дэлхийн аврагын төлөө тоглож байсан байдаг. Тэг ийм сонин үйл явдал бас болсон байдаг. За тэгээд энэ хүү яг 93 оны тоглолт болохоос яг тийм 20 жилийн өмнө одоо энэ хүү үйл явдал бол болж ээж энэ хоёр маань хоорондоо таарч байна гэж тоглож ижээ гэсэн үг те. За тийм байна. Тэгээд маш гоё өрг байгаа манайхаа. Тэгээд юунаас асууя л дээ. Хаан ер нь ямар үед өөрөө тулаанд орох бол ер нь юу гэж бодож байна? Хаан хүн штэ тий өөрөө. Хамаг юм нь болохоо ойлоод орон гэргүй болоод тэгээд сүүлийн байдлаар тултгах та. За хаан гэдэг бол одоо шатын үед ноён тийм ээ. Тэгтээ англи нэр нь болохоор хаан гэдэг нэртэй байдаг king тий. За хаан бол ер нь яг шийдвэрлэх тулаанд бол өөрөө ордог байгаа. Яг тэр одоо тулаанаас яг одоо улс орных нь хувь тавилан шийдэгдэх байх юм бол хаан бол өөрөө тулаанд ордог байгаад байгаа юм. Өөрөө тулаанд орсноороо тухайн одоо хааныхын тэр одоо цэргүүд тэгээд жанжид маш их тийм урам авч тийм нэг сэтгэлийн хүч авч тэгж одоо илүү тийм одоо ирч хүчтэйгээр тулалдаж тулдах нөхцөл байдал бүрддэг юм байна л да. Тэгээ энэ өдөрчсөн бас бүгд яг нэг тиймэрхүү зүйлийг мэдрэх байхаа гэж бас маш их найдаж байна. Яг тийм эцсийн мөчөдтэй үнэхээр одоо тий хаан өөр орхосоор аргагүй нөхцөл байдалд бол тэгээд ерөнхийдөө бол хаан ордог байх нь шүү дээ. Тэгэхээр ноён бол яг эцсийн мөчөд бас ингэж одоо өөрөө тий за та нар болохгүй бол би өөрөө орё тулаанд орё гэж орж байгаа тийм гоё өрг байх нэ гэсэн үг. Маш сонирхолтой. Тэгээд бүгдээр харцгаая тийм ээ. За тэгээд бүгдээр харъя. За цагаан талаас бол Nigel Short, за хар талаас болохоор Jan Timman гэж хоёр одоо агуу их мастер байна. За тэгээд бүгдээр харцгаая. За өрг маань яаж эхэлсэн бэ гэхээр ноёны хүүгээ хоёр дэлгэхэд Е4 гэж эхэлсэн байгаа. За Nigel Short бол Е4 гэж тоглосон байна. За тэгсэн чинь болохоор энэний эсрэг болохоор Jan Timman болохоор морь F6 тоглож байгаа юм. За энэ гарааг бол одоо яг тийм анх удаа бас та бүхэндээ тайлбарлаж хүргэж байна. Энэ маань болохоор тийм одоо Оросын анхны авраг тийм одоо Алёхин гэж бид нар мэднэ те. Александр Алёхин хамгийн анхны дэлхийн авраг баг шүү те. Алёхины хамгаалалт гэж нэрлэдэг хамгаалт юм байна. За жоохон тийм одоо эсэргүүч юм шиг те. Ер нь бол энэ нүүдэл ер нь баг хийдгүү штэ тий. Одоо ингэж нүүх юм бол ер нь маш эвгүй байгаа сте. Тэгээд хүүгийн нөхөх ёстой ч ингэж нүүх юм бол энэ хүү ингээд уршаа явах нь баг ойлгомжтой. Ер нь их хөшлөн бол энэ хүүгээ нүгээд ч юм уу тий. Нэг бол яаж энэ морь нүүдэх штэ. Тэгсэн чинь болохоор яг энэ нүүдэл бас байдаг байна шатарт. Энэ болохоор Алёхин хамгаалалт гэсэн хамгаалт байдаг байна. За ингээд нүнгүүд нь одоо мэдээж нүүдэл ойлгомжтой уршаа төлөх нь. Шууд морлоо хатгах нь тий. За хэрвээ тийм бол морь авахгүй бол морь нь идэн шууд. Тийм байдаг. За одоо энэ ерөөхдөө хувилбар дээр бол морь хар талын морь бол нэлээд удаа нөхөх шаардлага бол гардаг. За ингэж нүүн. Морь D5 тэнгуут хоороо бичний үгээ ойлгож байгаа D4. За тэнгуут хоороо хар талаас ингэж тоглолдог. D6. За тэнгуут хоороо тухайн өрг дээр болохоор морь F3 тоглосон байна. Уг нь бол яаж тоглодог вэ гэхээр хвчлэн бол C4 тоглодог. Тэгээ морь бүр ийшээ орж ирдэг ч юм уу те. Тэнгүүд нь F4 ч юм уу. Иймэрхүү маягаар бол ингэж одоо өргийн байрлалаа хөгжүүлж тоглодог байгаа. За тэгсэн чинь болохоор морь F3 гэж тоглосон байгаа. Гэхдээ энэ маань бол яг тийм стандарт бус зүйл бол биш байгаа. Бас нэг төрлийн хувилбар нь байгаа. За морь F3 тоглосон.
За тэнгуут ерөөдөө одоохон байдлаар тийм одоо энэ авир бол янз бүрийн тийм эдэлцэн бол явагдаагүй байгаа. Нөгөө тал нь энэ хүүгээ нэвтүүлсэн байгаа. G6. За тэнгуут шууд морилуу ингэж давтуулсан байна. За одоо морь олдохгүй морийг идэх гэсэн үг те. За морь одоо энэ хайчих бол энэ ишэл орно гэсэн үг те. Тийм ингэж л одоо. За тэгтээ морь маань хоошо ухрангаа бас давтлах дуур чадвартай байдаг. За бид нар ингэ тийм одоо өөрийн бодоос бол алж хүсэхгүй. Тиймээс тэмээгээ бол B3 дээр авчнаа. За морь тэмээ хоёрын аль нь хүчтэй вэ гэдэг асуултан дээр яг одоо энэ байрлал бол харагдаж байгаа ч бодож байна. За энэ бод байна те тэмээ байна те. Энэ тэмээ бол энэ бодлыг ингээ шугамыг ингээ авцсан байгаа. Тэмээ хүчтэй байна. Тэгэхээр одоо энэ тохиод морь бол ингээ нүчдэхгүй байгаа гас те. Тэмээ бол ингэж шугамыг ингэж диагоналаар нь холоос ингэж авдагаараа бол маш одоо алдартай хүчтэй тийм одоо бод юмаа гэсэн үг те. За яг энэ байрлал дээр үүштэй те. Шатрын одоо хурдан тоглолтын дээр билет тоглолтын дээр бол ашиглагддаг нэг хувилбар байдаг. Энийг бас хаяа би бас ашигладаг хувилбар байгаа. Энэ дэр яадаг вэ гэхээр F лодер ингэ идчихдэг байхгүй. За. Тэнгүүт болохоор ноён идэнгүүт морьоо шаачдаг. Тийм. За тэгээд нэг хэсэг шиг харагдсан бол ингэж тоглолтой. Тэнгүүт нь ингэж тоглож шүү дээ. G6 гэдэг. Тэгээд энэ маань болохоор тийм одоо хурдан тоглолтын дээр 5 минут 3 минут нэр бол маш эвгүй байдаг. Энэ ихтэй аюу гоё юм биш үү? Тий, маш эвгүй байдаг. Гэхдээ яг одоо энэ байрлал үндэгээ яхан бол хар тал илүү байгаа. Үгүй тийм үү? Хасах одоо 2.5-тай байна гэдэг бол хар тал илүү байгаа байхгүй. Яг одоо ингээд тийм одоо стандарт өргөг буюу уртын өргөг дээр бол ер нь бол хар тал хангалттай хамгаална. Тэгээ яаж хамгаалах вэ зүгээр ингээд хамгаалцдаг. Ер нь гол санаа бол бэрсээ ийшээ гаргаад ийшээгээ давтлах ч юм уу тийм санаанууд байдаг бол одоо энэ дээр бол зүгээр ингээд хамгаалцдаг. Энэ дараа болохоор H6 хөдөлгөөл морийг өгч. Тэргэл идэх юм байна тийм үү? Тий, ер нь бол идэх боломж байхгүй. Юу ч идэх боломж байхгүй гэсэн үг те. Ийм байрлал юм байгаа. Ер нь бол хартал илүү гэж болно. Хартал илүү. Ийм байрлал юм байгаамаа. Гэхдээ яг тийм хурдан тоглолтын дээр бол маш эвгүй байдаг. Маш эвгүй. Ингээд нэг бодоо шидчих бол тийм боломж байдаг бахнэ гэсэн үг. За, хойшоо ухрна мэдээж хойшоо ухарсан байгаа. За, хойшоо ухраад нүнгүүд нь болохоор нөгөө тал нь мэдээж одоо энэ нүдлийг хийсний гол зорилго нь юу? Хар тэмээгээ энэ дээр тавина гэсэн үг те. За, тэнгуут болохоор энэ дээр яг нэг арай нэг өөр нүүдэл хийсэн байгаа нь бирс E2 гэж тоосон байна. За, бирсээ бас ингээд тоглолтыг энд бас те тоглолтод оруулж байна. За одоо мэдээж одоо ингэ идэх юм бол те ингэ иддэг ч юм уу те тэгээ цаашаа явна гэсэн үг. За тэгсэн чинь нөгөөд нь болохоор морь C6 тоглосон байна. За ер нь бол эхний ээлжинд бол тийм хөдөлгөөгөө хөгжүүлэлттэй бол хийгээл явж гин гэсэн үг те. За тэгсэн чинь болохоор цагаандаа сэлгээ хийсэн байна. Хар тал мөн адилхан сэлгээ хийсэн байна. Сэлгээ хийхгүйгээр нэг иймэрхүү нүүдэл хийх юм бол муу. Хар талдаа муу гэсэн үг. За энэ дээр яг нэг саяны одоо хоёулыгийн одоо ярьсан санаа яг орж ирнэ. Шууд энэ дээр ингэж тэмээгрээд дулаад ноён идэнгүүд морьоо шалаад за буцаад оронгууд ингэж иддэг байхгүй те. Ийм хувилбар байдаг. Ингээ явчих юм бол одоо хар тал муудаа явчихна. Цагаан тал бол эсрэгээр сайжраа явчихна гэсэн үг те. Ийм хувилбар байна. За буцъя. За тэгээ ямарсан тийм одоо элдв янзын хувилбар те янз бүрийн тийм шидэ мэдээ байхгүй. Ерөнхийдөө энэ нүүдлүүд хийгээгүй байна. Шууд сэлгээгээ явцсан байна. За тэгсэн чинь болохоор ер нь энэ нүүдлээс сэргийлж ер нь H3 гэж нүүсэн байна. За энэ бол бас болж байна те. Одоогийн байдлаа бол байрлал үнэлгээ бол яг л адилхан байралтай байгаа. Тэгсэн чинь болохоор A5 гэж нүүж байгаа. Ян Тиман их мастер маань. За A5 нүүдлийн ерөнхийдөө гол зорилго бол ойлгомжтой. Уршаагаал нүүх гэдэг нь те. Уршаа нүүчих юм бол яг манай бодыг барьчин тэмээг бол барьчихна гэсэн үг. Тиймээс ер нь бол A4 нүүсэн байна. За одоо энэ дэр ингээд юм хүү эдэлцэх процесс явсан байна. Идлээ те. За яг адилхан морь шорж ирлээ. За нэг төрлийн бол ац гэсэн үг те. Ингэж одоо ацалж байгаа гэсэн үг те. За тиймээс энэ морийг бол идэхээс өөр арга байхгүй. Ингээд идлээ бирснийдэд орж ирлээ гэсэн үг. За одоо энэ хүн дээр ингээд юм одоо ачаал өгч байна. Тийм багаз. Ингээ яг хоёрын хүчээр яд идэх чинь гэсэн үг. Тиймээс хүүгээ хамгаалаад тоосон байна. За ингээд тоосон юм болохоор нөгөө тал нь E6 гэсэн нүүд хийж байгаа. За энэ нүүдэл бол маш сул дуу нүүдэл гэх юм ба да. За энэ нүүдэл маань яагаад сул вэ гэхээр энэ одоо C8 дээр байгаа цагаан тэмээнийхээ хөлийг хаачиж байгаа гэсэн. Энэ цагаан тэмээ гарахад бол айгүй хэцүү. Уг нь бол тийм яаж нүүвэл арай илүү дээр вэ гэвэл ингэж нүүлэх зүгээр. Ингээ нүүлээ за бодъё бүгдрээ те. Морди 2 тоолох юм бол ингэж гарч ирж штэ. Тэгснээр одоо ингээд маш гоо шугамтай болж ийн гэсэн үг байхгүй. За тэн дээр магадгүй яг тийм одоо ноён руу ингэж бирс рүү хатгаад ингээд C3 нүүх юм бол бирс H4 ч юм уу. За тэнгууд одоо энэ дээр энэ хөгжлөж болно л доо E6 гээд. За E6 нүүнгүүд заавал энэ хүү идэх шаардлага байхгүй зүгээр ингээд хоёр нүүчнэ ингээд. За яг хөө энэ хүү ингээд идчих юм бол ер нь болж байгаа мó гэсэн үг. Ингээд чих юм бол
бэрсний эдэ шалаатай ээж 8 дээр орж ирлээ. За тэгтээ яг хоо байрлалын хувьд баг адилхан л да. За тэнгуүл болохоор одоо энэ дээр морь E4 орж иж болж байна. За морийг нийтлээ. За морийг идэнгүүт одоо ингэж идэж болох уу? Юу гэж бодож байна? Ингэж ч юм уу? Ингэж ч юм уу те? Болохгүй юм байна л та. За яага болохгүй гэж. За идчихлээ гэж бодоход бэрс хаана мад байна хараа та. Тийм биш те. Харын тэрэг бэрс хоёр нэг нүүдэл дээр таарч байгаа юм биш үү? Энэ дээр таарч байгаа те. Яг үнэ те. Одоо хэрвээ энэ дээр одоо магадгүй за ингэсгээд идээл гэж бодох юм бол бэрсний энэ дээр шалчих те. Гэхдээ яг юу бол байхгүй, мад бол байхгүй л те. Ингээл орчихно. Би агигаа бас нэг жоохон таамагладаг болчихжээ. Тийм байх. Болох уу гэхээр болохгүй байна та гэдэг. За тийм байна те. За окей, ингээд ямарсан дөрөв тооцох боломжтой байрлал яг адилхан байралтай болчихдгоо гэсэн үг те. За тэгэхээр энэ дээр бол яг нэг ингээд тооцох болно. F5 гэдэг те. За тэнгууд яг морь F3 гээд бэрсрүү давтлаад ч юм уу. Бэрс нь бол тэгээд мэдээж нүүд бол байгаа. Тэгээд тоглоо авчдаг. За тэгэхээр энэ нүүдэл бол яг F5 нүүдэл хийгдснээр болохоор өөрийнх нь хүү энэ одоо замыг нь бол ингээд хаачж байгаа тийм байрлал үүснэ гэсэн үг те. За тэгээд яс байрлалын өдөр баг ойролцоо байрлал байна. За буцъя. За тэгээд энэ дөр болохоор Yes гэж нүүсэн. Энэ нүүдэл бол жоохон суул нүүдэл. За ер нь бол байрлал ер нь бол бараг л адилхан байжгаад энэ нүүдэл явсан дараа болохоор нэмэх 1.3 болоод хувирчиж байгаа юм. Тэгэхээр бол тийм одоо хар тал ямар ихэр муудаж байгаа нь бол харагдаж байна те. Тийм муу нүүдэл гэж. Цагаан тал бол харин эсрэгээр бас сайжирч гэсэн үг тийм. Маш муу нүүдэл те. Энэ бол энэ нүүдэл одоо ингэж явагдсанараа л одоо ингэ тийм одоо C8 дээр байгаа цагаан тэмээний хөлийг хачиж байна гэсэн үг. За тэ ямсан энэ нүүдэл хийгдсэн. Тэнгүүд хороо морди 2 тоглож байгаа юм. За морди 2 оронд өөр байж болох нүүдэл нь бол яг C3 байна л да. Тэнгүүд яг ингэж бэрс C5 ч юм уу цаашаа тоглолт болцоотой. За өргөдөр болохоор морь ингэж нүүсэн байна. D2. За тэнгууд болохоор айлын морь болохоор ийш орж ирсэн байна. D4. За айлын мэйлийн гэж чи хар талын морь те D5 орж ирсэн байна. Тэнгууд болохоор морь F3 гээд бэрсрүү давтсан байна. За бэрс нь болохоор C5 дээр орж ирлээ. За ерөөхдөө энэ шугамыг бол ингээ хараад байна те. Шугамыг хараад энүүгээр бас янз бүрийн байдлаар довтлогоо өрнөх нү яах нү гэдэг ингээд хараад байна. Хэрэг хар тэмээгээр хаах юм бол баг морь идчихдэг ч юм уу те. Тийм их маягийн нүүдэл явнаа гэсэн. За тэгээ энэ байрал дээр болохоор Найж шорт болохоор E4 гэж тоосон байна. За энэ нүүдэл бол яг байж болох нүүдэл байна. Энийн оронд байж болох өөр нүүдэл нь H4 гэсэн нүүдэл. Энэ бол арай илүү сайн нүүдэл гэх юм уу да. Ер нь яг энэ байрлалаас ингээд тоглоход бол айгүй тийм хэцүү. Яг сайн нүүдэл олоход бол айгүй хэцүү л дээ. Одоо яг ингээ ийм байрлал үүслээ хар ингээд нүшлээд яах юм. Цагаан тал ер нь яг яаж нөөх юм те. За хөгжүүлээгүй нэг бодоо те. Бодоод хөгжүүлж болж байна. За гэхдээ хаана тавих вэ? За магадгүй ингэж тавих юм уу те. Нэг бол ингэж тавих юм уу ингээл нүүдэл байгаа гэсэн үг шүү дээ. Энийн оронд үгүй энэ нүүдэл гэж болно. H4. Энэ нүүдэл санаад ойлгомжтой бас дахиад нүүж нүх гэдэг нь те. За тэг магадгүй одоо шинэ хартал ингэ нүүх юм бол ийшээ орж ирнэ гэсэн үг H5. За H5 нүүнгүүд яах вэ? За ингэ идэнэ гэдэг бол жоохон буруу нүүдэл. Яг тэр ноёныхоо уртлыг бол онгойлгоч нь. За магадгүй одоо яадаг ч юм те. Ингэж нүүдэх ч юм уу дөнгөд нь H6 орж ирдэг ч юм уу ингээд ийм маягаар бол илүү тийм одоо сайжрлыг бол авчих бололцоотой. Эсвэргээрээ харин энийг ингээд идчих юм бол жоохон темирхүү муу нүүдэл байна. Тэгэх юм бол айгүй бол морь ингэж орж ирнэ. Морь G5 тэгээ H6 гэж орж ирэнгүүт нь морь H3 руу орж ирээд ерөөхдөө бол хар тал бол хоёр дахь хурдсан үедээ ноёны уртал нь бол хаг сонгорхой ийм байралтай болчихно гэсэн үг. За буцъя. За тэгээ энэ дээр болохоор ер нь бол бэрс E4 гэж тоглосон байна. Окей. За түнгүүд болохоор нөгөө тал нь те. За тэгвэл юу аач? Төө бэрс солидо гэсэн маягаар бол бэрс B4 тоглосон байна. За одоо ингээд яг жишээ рүү гарах тийм боломж ирнэ шүү дээ. За яах юм бэрс солих юм уу яах юм те. Солиул ашигтай юу ашиггүй юу гэл ингээд бодно гэсэн үг те. За сольчих юм бол ер нь бол орно гэж бодож. Ер нь ашигтай юу ашиггүй юу гэж бодож байна. За би бол цагаан талын бэрсээ авч үлдмээр л байна. Тий, ер нь бол юм авч үлдсэн дээр те. Ортойгоо нийлээд мад хийх санаатай байна. Тий шүү дээ. За тий. За хэрвээ нэг тийм авч үлдэе гэвэл тийм одоо яаж нөхөө? Ийшээ босоод орж чадахгүй, ийшээ орох нь хайш, ийшээ орж болох юм байна. За бүр ийшээ орж болох юм байна. Өөр нүүдэл юу байна? Өөр нүүдэл юу байхгүй юм биш те. За нэг бол урдуу нэгэд хааж болох юм биш те. Иймэрхүү маягаар те. За тий. За тэгээ яг хэрвээ одоо ингэж солих юм бол яг хөө ингэж идээд тий айлын тэрэг нэгдээ. Тий айл нь яг энэ яг үнэ
хаана амьдраа тэрийг бол нээгдчихнэ гэсэн үг тий. За тэгээ магадгүй ингээд одоо морилон ингээд давталж болж байна тий. Хоёр өвчээр давтлах юм бол зүгээр ингээд өвчнө. За ингээд идлээгээ бодъё тий. Ингээд идлээ. Ахаа ингээд идчихлээгээ бодох юм бол энэ дээр бол айл бол нэг хүү алдаагүй. Яг ихээр ингээд идчихнэ гэсэн үг. Энэ нэг хүү байгаа юм чинь. За тэгвэл яг уу. За магадгүй ингэж нөөдөг ч юм уу тий. Хүүгээ давхар хамгаалаад нөх юм бол ингэж тоолно. За тэгээ магадгүй А8 тэргийг идээд ч юм уу те. Тэнгүүд ингэж идээд бол тоолтол хашаа өрнөх болцоотой гэсэн үг. За сонирхолтой явж шүү. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Итгэл даах Герман чанар хэтх компани маань ивент гэж ажиллаж байна. Тэгээд нөгөө Герман чанар гэдэг бол те одоо яг хамгийн чанартай зүйлүүдийг юм тодорхойлдог зүйл байдаг. Тэгээд надаас хэн нэгэн одоо чи яг ямар гэрийн тавилгатай болохыг хүсэж байна вэ гэж асуух юм бол одоо цэцэг услахтаа те ингээд дарамга цэцгэнд хурж ирээд дотор нь ингээд услаа буцаагаа төлхөнгөт ингээд явцдаг те галтгооны шүүгэрөөгөө ингээд тонгоогоод ингээд төмпөнгөө хайх чи айгүй хэцүү байдаг байхгүй те. Тэнгут нэг юм дээр ингээд дарангут бүх одоо төмбөшгийн тэр нэг орчин гараад ирдэг хойтлын эсгүүдийн нэг ашигладаг уртлын ашигладаг бол эн чи хэрвээ гараад ирчдэг бол те тэр чинь ингээд хүн бүрэн дүүрэн хараад цэвэрлээд ашиглах юм боломжтой байна. Тэгэхээр одоо хувцсны шкаф жишээлбэл ингээд нэгийг ингээд татангууд бүгдээрээ ингээд зэрэг онгоочдаг ч юм уу те бодолкоч хараад цамцаач хараад эсвэл одоо хүсвэл ганцхны дарахаар нэг нь нэгдэг ч юм уу би яг ийм тавилганы донд ингээд амьдрмаар байгаа байхгүй юу гэтэл үүний одоо хамгийн чухал зүйл нь юу гэдэг вэ гэхэлэр их эдлэгэнд ордог хэсэг бол нөгөө нугас болон шургуулганы зам байдаг юм байна. Тэгэхээр одоо жишээлбэл манайд одоо шургуулганы зам нь нэвдэрсэн тий одоо 2 шкаф байна. Одоо нугас нь нэвдэрсэн 3 шкаф байна. Гайхуулч энэ төр тий. Тэгэхээр ер нь бол ингээд тэд нар л эвдэрдэг байхгүй юу тий мод нь бол бас ингээ гайгүй байж ялаа гэж бодоход тэгэхээр одоо нөгөө нугас шургуулганы замаа бол өдөр болгоо онгоо ойлгож өдөрт хит хааж нээж идэг одоо энэ үл яг жинхэнэ шалгалт болж өгдөг. За нөгөө талаар хүн бүр одоо гэртээ тав тухтай байхыг хүсдэг. Тэгээ жинхэнэ тав тух гэдэг бол нөгөө гоё харагдахаас илүү дуу чимээгүй зөөлхөн тэгээ ингээд татаад үцгэд хүртэл одоо ингээд айгүй гоё зөөлөн нэгддэг ч юм уу. Энэ бол нөгөө өдөр бүр мэдрэгдэж байгаа энэ деталь тав тухуудыг бүтээдгээ одоо нөгөө цүнхний цахилгаан ингээд гацаад байвал те бас айгүй хэцүү байдаг шиг те яг гоё бас ингээд хүмүүчийн айгүй зөөлхөн татагдчихдаг тэрэн шиг л юм л та. Тэгээ тавилга бол одоо нөгөө жил бүр солиод байдаг ч юм уу одоо тийм зүйл биш амьдралдаа 1-2 удаа авдаг ч юм уу үйл хөдлөх хөрөнгө гэдэг шиг ер нь бол одоо ийм том шийдвэрүүд байдгаа. Тэгэхээр хүмүүс маань нэгэн тавчсан нөгөө нэг тавилгаа нугас нэвдэрчингут тэрийг ингээл одоо тэ нэг нугасыг янзлуулдаг ч юм уу эсвэл бүтнээр нь задлж хагаад бүгдийг солих энэ төр ихлээр бүр ингээд том асуудал тэ нүүц сууж байгаа юм шиг асуудал болчдөг учраас анханасаа одоо энэ хэтхийн одоо брендийн нугасны одоо томлолт хөрөмжөөр нь ингээд авчих юм бол энэ бол насан туршийн хэрэглээ тий баг өвлүүлэх юм хэрэглээ болно гэсэн. Тэг Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын хэтх брэнд одоо Монголд аль бие усны эрхтэйгээр ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд нөгөө нэг тавилганы орон зайдаа яг тохирсон гэрийн орон зайдаа яг тохирсон гэдэг ч одоо айл болгоны нөгөө нэг юу н өөр болохоор те одоо орчин үеийн шийдэлтэй удаан эдлэгээтэй галтайгаа хийлэхийг хүсэх юм бол та бүхэн маань эдний брендийн шоурумд нь очиад үзээрэй. Өөрийн биеэр очиж тонол бүрийн одоо шийдлийг илүү бодитоор мэдэрч одоо ер нь бол ингээд нэг татаад үзэхэд ингээд шууд мэдэгдэх юм байлээ. Тэгээ мэрэгжлийн зөвлөгөө бас авч болтгоо. Тэгээд нэг удаагийн чанартай сонголт насан туршийн сэтгэл ханамжийг мэдээж өгнө. Тэгээ тавилга чанартай тавилга хийлгэмээр байвал сайн тоноглол сонгох нь чухал. Энэ дээр нөгөө хүмүүс айгаа алдаад нөгөө өөр юмд нь анхаарад те өнгөө үзэмж юу гэдгийг. Гэтэл яг үндэ те тоноглол хэрэгтэй. За энэ дундаа бол яг Германы сонгох юм бол та жинхэнэ тэр тансаг тав тухайг мэдэрнэ тэр дундаа одоо эднийхийг сонгоосой гэж хүсэж байна. Тэгээ хаан уул дүүрэг 3 дугаар хороо Лавай захын эсрэг талд дизайн централ төвийн 201 тоотод эднийх байрлаж байгаа. Тэгээ тэр хавар явж явах юм бол тэ магадгүй бас заавал бас ороод үзээрэй. Холбогдох хүчний дугаар нь 95 95 тэг 4 56 77 77 тэг 4 56 гэсэн байна. Тэгээ үнэхээр бас ийм чанартай баталгаатай энэ бүтээтүнийг бас ингээ те танилцуулах хүртэл ингээ таатай байна. Тэгээд шатрын нэвтрүүлгийн маань ивент гэж шатрын нэвтрүүлэг нь явах боломжийг олгож байгаа. Одоо танаа хамт олон их баярлалаа. Маш баярлалаа. За. За тэ өргөдөө буцаад орё бүгдээрээ.
За ерөнхийдөө ийм байрлал үүсчихэд байгаа энэ болохоор нэмэлт хувилбар бол явж байгаа буцнаа. За тэгээ ерөнхийдөө ингээд айл бол ингэж нүүсэн байгаа тий. За бэрсэн солиё гэж нүүсэн байгаа. За тэгээ бол бэрсэн бол солиогүй ингэж нүүсэн байна. За тэмээсээ 4. За түнгүүд болохоор нөгөө тал нь болохоор морь. За нөгөө тал нь болохоор морь B6 гэдэг ижиг давталж тэмрээ давталж байгаа. За одоо яаж хамгаалах вэ те? Хамгаалах зүйл хэрэгтэй. Нэг ийшээ ингэж ухарч болно. Ухрах юм бол бэрс ингэ сольжглох л та. Тэг ингэ идэх ч юм уу те. Ерөөс бэрсээ бол ингэ ер нь бол солих гээд байгаа гэсэн үг нөгөө тал нь бол. Тэмээс энэ дэр болохоор энэ хүүгөөдлөхэд B3 гээд тэмээгээ бол хамгаалж байгаа. За айл морь бол эдгээр идэж байгаа. Тэнгүүд болохоор морийг хүүгээр идсэн байна. BC4. За тэнгүүд болохоор энэ дэр rook E8 гэж тоглож байгаа юм. За тэнгүүд болохоор энэ тэргээ бол энэ онгорхой шугам дээр бол авчирлаа. За ерөөд онгорхой шугамыг бол заавал ингэж авч явах хэрэгтэй байдаг. За тэнгүүд болохоор энэ дээр бэрс C5 гэж тоглож байгаамаа. Хар талантай яан тийм их мастер. За одоо энэ дээр болохоор бэрс H4 гэж нүүж байгаа юм. За энэ нүүдэл бол бас тухайн одоо найз шортын олсон бол сайн нүүдлүүдийн нэг хийдэж бас яг тийм бас сайн нүүдэл биш гэсэн үг энэ нүүдэл маань. Энэ нүүдэл одоо явангуут бас байрлалын үнэлгээ бол баг зэрэг буурч байгаа. Хар талдаа арай илүү сайн болж байгаа. Тэгвэл яаж нүүл арай илүү байсан бэ гэхээр ингэж нүүх юм бол арай илүү байсан. Гэтэ энэ нүүдийг яг олно гэдэг бол хэцүү л дээ. Маш хэцүү. За ингэж нүүж байгаа тохиолдолд магадгүй ингэж нүүж болно. Бэрс ядлоо дөнгөд хоёр тэргээ бол давхарлаж болно. Тэнгүүд нөгөө тал нь H6 нүүж болж байна. Морь H2. За тэнгүүд ингэж тоглож болж байна. Морь G4. За гол санаа бол энэ хүн дээр л ер нь бол ачаал өгөөд байна. Тиймээс бол ингэж H5 гэж тоглодог ч юм уу те. Ингэж тоглох юм бол тийм үү арай дээр байсан гэсэн хувилбар бол гарч ичээ даа гэсэн үг. За тэгээ бүдрэ буцъя. За тэгээ өдрөө болохоор бэрс H4 тоглосон байна. За энэ нүүдлийн маань ихэд гол санаа маань юу юм бэ гэхээр энэ хар тэмээ байгаа штэ. Хар хуулийн тэмээ. Хар хуулийн тэмээг нь H6 дээр аваачих гэдэг юм. Аваачаад ерөөхдөө ингэж солилцоо их зорилготой. Айл идэхгүй бол очиж идэх ч юм уу те. Энэ зорилготой бол нүүж байгаа нүүдэл юм аа гэсэн. За айл маань ерөөхдөө бол ян тэмээ бол хүүгээ батжуулаад нөгөө талаар энэ одоо шугамыг бас авч ингэж нүүж байна. За тэнгүүт хар тэмээг E3 дээр эхлээд авчиж байгаа. Шууд H6 нүүхгүйгээр эхний ээлжинд ингэж нүүж байгаа. Тэгээд бэрсөө давтлаад за бэрс бол дэшегээ C6 гэж нүүж байгаа. Тэнгүүд одоо ингэж ирж байгаа гэсэн үг байхгүй. За ингэж нэгснээр тийм одоо бэрсэн дээр нэг тийм одоо ээлж аваад тэгээд цаашаа явж гинэ гэсэн үг. За энэ дээр нэг хувилбар хараа тий. Ингээд нүүж байгаа тохиолдолд те бэрс F8 гэсэн нүүдэл бас байж болох байсан ба. Энэ нүүдэл маань тийм одоо арай илүү нүүдэл гэсэн үг. Яагаад тэгэхээр одоо ингэж нүүх гээд байгаа шүү дээ. Ингэж нүүх юм бол хэрвээ бэрс F8 дээр байх юм бол ингэж идчихнэ гэсэн үг те. Илүү хамгаалалттай учраас. За тэнгууд яг ингэж нүүж болно. Морь G5. За одоо энэ дээр бол мад хийж гинэ гэсэн үг те. Тэгвэл H5 гэж тоглолчихно. За тэгээ одоо яах юм те. За морь E4 гээд магадгүй ийшээгээ давтлах бололцоог бол хайж болж нөгөө тал нь ингэж тоглолчихно. Морьлоо давтлаад. За тэнгууд болохоор морь F6 гэд хэрвээ нүүх юм бол идлээ. Бэрсээр идлээ. За тэнгууд болохоор бэрс E7 гэд тоглолцоход бол хар тал нь бол яг тийм амар муу бол биш гэсэн үг. Энэ ойролцоо байрлалын дээр бол үснэ гэсэн үг. За тэгэд гэвч энэ дээр бол ингэж нүгээгүй C6 дээр бол тавьсан байна. За тэгсэн чинь болохоор энэ дээр хар тэмээг бод H6 дээр тавиад одоо солилцоо хийх чинь. За тэнгууд болохоор ян тэмээг мастер бол солилцоо хийхгүйгээд хойшоо H8 руу нүүлгэж байгаа. За тэнгууд болохоор энэ дээр ингэж тоолж байгаа. За хэрвээ одоо айл ингээд идчихвэл юу болох вэ? Мад болно. Ингээд чин болохоор энэ маа тийм одоо хоёр нүдлийн мад болно гэсэн үг те. Бэрсээр шаллаа, бэрсээр хаалаа гэх мад болно гэсэн үг те. Тэгэхээр ингээд юм идэхгүй. За ингэж нүүсэн байгаа. За тэгвэл одоо энэ дэр бас бүгдээрээ хэд хэдэн тийм одоо хувилбараас харъя. За ерөнхийдөө бол энэ нүдлийг сайн нүдлэж байгаа. За ингэснээр энэ одоо нэг тийм хоёр юугаа тэргээ бол хооронд нь холбогдож байгаа гэсэн үг. За тэгвэл хоороо морь ишээ ингээд бэрсэд товтолж болно. За тэгэхээр одоо яг бэрс нь бол яг тийм одоо нөх нүүдлэх тийм одоо хор болчиход байгаа юм л да. Одоо жишээ нь бэрс нэг ингээд нүүчгэд бол ингээд ичих гээд байгаа байхгүй. Нэг бодыг нь идэх гээд байгаа гэсэн үг те. За тэг өөр ямар нүүдэл байж болох вэ те? Морь ингээд давталцсан байж байгаа даа. За бэрс C4 гэдгүүг идэх юм бол бас л адилхан ингээд идчихнэ гэсэн үг.
Тэгэхээр ер нь бол болохгүй байгаад байна. За тэнгуут болохоор энэ дээр сэдвэр нь болохгүй, би талаа бодохгүй. Ингэж хийж болох юм. За тэгвэл одоо яах вэ? Морь ингэж идэнэ. Тэгвэл ингэж иддэг ч юм уу те. Иймэрхүү маягаар тоож болох юм гэсэн үг. За ингэх юм бол одоо хар тал нь бол яг цагаан талаас нэг бодоор илүү. Тэгтээ цагаан талхаа бичтэй байлг те. Хар талхаар ингэж хоёр дэрэг, хоёр тэмээтэй. Юунаас хүчтэй л гэсэн үг л те. Ийм байралтай болно гэсэн үг те. За иймэрхүү маягийн бас ингэж хувилбаруудаас харагдаж байна. За тэг ингэ нүүсэн байгаа. Ямар ч сан за энэ байралтаас бол ингэж нүүсэн байгаа. Дийдэггүй ингэж тоглосон байна. За сая бүгд ярьлаа те. Ингэ нүүсэн бол арай илүү байгаасаа гэдэг те. Ерөнхийдөө ингэж тоглосон байна. За тэгэхээр тийм бодоос хаана бодоо байрлуулахаас хамаарат их чухал одоо шийдвэрүүд гардаг гэсэн үг. За ингээд одоо байрлуулсан байгаа тохиолдолд одоо яг энэ хоёр маань тийм ээ бэрс хоёр маань энэ одоо шугам дээр ингэж одоо холоос харж байна гэсэн үг те. Морь хөдөлгөл юм бол энэ дээр бол мат хийчих гэдэг чинь те. Тэгэхээр морь хөдөлж чадахгүй гэсэн үг. Ерөнхийдөө бол санаа бол уг нь бол ингэж цагаан тал бол мориос нүх гээд байгаа те. Гэвч морийг одоо ингэж хөдөлгөөс эргэлж байгаа бас нэг төрлийн нүүдэл байна гэсэн үг. За ингэ нүлээ. За тэгсэн чинь болохоор Nigel short маань болохоор хоёр дэргээ давхарлсан байна. Окей. Хоёр дэргээ давхарлангууд энэ дээр ингэж нүүж байгаа юм. За энэ нүүдэл бол айгу сул нүүдэл болоод хувирсан байгаа. За яг яагаад ингэж нүүснийг нь бол яг тийм сайн мэдэхгүй байна. Гэхдээ нүүдэл өөрөө маш сул нүүдэл тэгээ ингэ идсэн. Бэж. Сул нүүдэл ингэж нүүсэн байна. Тэнгуут болохоор ингэж нүүсэн эхлээд. За тэнгуут болохоор rook f8 гэдэг энэ одоо хүүгээ хамгаалаад ингэж нүүсэн байна. Улам бол одоо байрлал муудаад байгаа. За тэнгуут одоо идчихэж байгаа. Ноёноор идлээ. За тэнгуут ингэж нүүдээ. Энэ бас сайн нүүдэл. За яванда энэ одоо шугамлуу, тэ айлын шугамлуу ороод ишээгээ товтлохоор нүүлэх боломжтой нүүдэл бол байна гэсэн үг. За тэнгуут болохоор А-гийн тэргийг Е8 дээр тавьж байгаа юм. За энэ нүүдэл бас тийм амар сайн нүүдэл бас биш байгаад байгаа юм те. Тэгээ энэ нүүдлийн гол зорилго нь юу юм те? Энэ хүүмүгэ хамгаалах гэдэг юм уу? Яг яах гэдэг юм мэддэхгүй. Энийн оронд зүгээр шууд ингэж тоглох хэрэгтэй байсан. Шууд ийшээ товтлоод. Ер нь одоо бид нар бол үздэгдэлтэй те аль болох ингэж товтолж тоглол те. Аль болох одоо нөгөө тал нь нүүдэл хийхээс өөр тийм одоо аргагүй байдалд орж тоглодог байхгүй. Энэ нүүдэл нь арай дээр байж магадгүй байсан байгаа. За одоо эндээс ерөөдөө тийм бод хар тал бол нүүж байгаа тий. За ингээд ерөөдөө бол байдал нэлээд тийм бод хурцтаад явж байгаа. Хар тал нь болохоор А8 дээр байгаа ерөөд тэргээ бол Е8 дээр бол авчирсан байна. За ингээд нүүсэн чинь болохоор бирс F6 тоглож байгаа. За бирс F6 тоглоод тэгсэн чинь болохоор ноён G8 тэгээ H4 тоглож байгаа. За H4 нүүдлийн болохоор гол санаа бол ойлгомжтой H5 нүх гэдэг гэсэн үг тий. За H5 нүүчгэл юм бол байдал маш эвгүүтнэ. За тэнгууд нөгөө тал нь тэрийг ойлгонгутаад H5 нүүж байгаа. За тэнгууд болохоор ерөөхдөө бол одоо яг энэ байрал дээр бол юу яаж байгаа. За ингээд ерөөхдөө бол өрөө дээр ингээд тултаан бол тултаа өрнөөлөн тий. Тэгсээ яг шийдвэрлэх юм бол байхгүй байгаад байгаа. За тэгээд ерөнхийдөө хэлсэн байгаа шүү дээ. Ер нь бол хаан хизээ оролцдог вэ гэвэл яг шийдвэрлэх мөчөд бол орж ирдэг гэдэг тийм ээ. За тэгээд ерөнхийдөө бол хаан орохоор шийдсэн байгаа. За би өөрөө ер нь тултаанд оръё тий гэж хийдээд яасан бэ гэхээр ноён H2 нүүсэн байгаа. За энэ нүдлийг анх харахад бол яг тийм одоо ноёноо ингэдэм одоо нэг илүү аюулгүй одоо буудал дээр тий авчиж байгаа юм шиг харагдаж байгаа юм. За тэнгууд нөгөө тал нь болохоор ингэж нүүсэн байгаа рүүс 8. Тэгсэн чинь болохоор ноён G3 гэж нүүсэн байгаа. За тэгэнгүүт ер нь нөгөө тал нь бол ойлголт авчиж байгаа. За ер нь эдний тал ноёнгоор тоглох гээд байна гэдэг ойлголтыг одоо аваад яаж тоглосон бэ гэхээр буцаж нүүж байгаа юм гэж те. Нэгсэндээ яг нэг нүүдлээ гэдэг 2 3 нүүж байгаа гэсэн үг. За тэгээ бүгд харъя. За тэгээ яг энэ байрлал дээр ерөөхдөө те ингэж нүүхийн хооронд те ямар санаа байж болох вэ гэхээр шууд ингэж товтлох хамгийн чухал. Одоо яагаад тэгэхээр ингэж 7 дугаар шугам дээр одоо өөрийнх нь бол 2 дугаар шугам дээр те яг ингэ бод байгаад байна шүү те. Тэг яг энэ хоёр бод бол энэ F7 бодол руу ингэ довтлоод ингэ байгаад байгаа гэсэн үг. Тэг F7 бодлыг хамгаалж байгаа бас 2 бод байгаа тэрэг болон ноён байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөөдөө бол яг ийм одоо аюул заналтай байгаад байгаа учраас ер нь шууд тэр нэг аюул үүсгэж байгаа дүрс рүү бол довтлох нь чухал. Ингэ тоосон бол хамаагүй дээ. Тэгвэл яг хөө ингэ тоолж магадгүй. Ингэх юм бол яг хөө солилцоо өрнүүлээд явчих магадгүй. Идлээ те. Идлээ ч юм уу те. Иймэрхүү маягийн солилцоо тэгээ ийшээ орж ирдэг ч юм уу. Тийм маягийн солилцоо явж болно. Нэг бол яг хөө моржи 5 гэж тоолж болно. За моржи 5 гэх юм бол хэрвээ айл ингэ идчих юм бол ингэ давхарлана.
За одоо ингээд юм одоо ингэж яг энэ нэвтлээ бодол дээр бол маш олон хүчтэй болчлоо. За нөгөө тал нь яг хуу ингэж Бирс А8 гэж магадгүй энэ одоо 8 дугаар шугам дээр те илүү их хамгаалтыг үүсгэж тоглоё гэж бодох юм бол шууд морь нэвтэл одоо иднэ гэсэн үг те. Тиймэрхүү байдлаар бол цаашаа үргэлжлэх болцоотой. Ямар сонирхолтой гоё өрөг вэ. Тэ үнэхээр сонирхолтой байна. Тэгээд цагааны ноён бас аль хүрэх юм бол доо гэж их гайхаж байна. За бүгдээ харцгаанаа тэр те. За нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад өргөжлөлье. Тэгээ Од мөндрийн алтан гишүүд маань өнөөдрийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр ажиллаж байгаамаа. Тэгээд Од мөндөр гэдэг байгууллага байгуулагдсанаас хойш тэ шинжлэх ухааны танин мэдхүй түгээе гэж одоо яг тэ хоосон яриа байснаас ингээд жинхэнэ ажил хэрэг болоод ингээд явах бодлого яг бодит амьдрал дээр харахаар нөгөө санхүү мөнгөний асуудал чинь ингээд тэ ингээд төмөр нүрээ хараалтаад айгүй ингээд хүнд байдалд орж байгаа байхгүй юу. Гэтэл одоо биднийг бас ингээд дэмж хүмүүс бас айгүй цөөнгүй байсан. За та хэдийн энэ ажиллаж айгүй ямар гоё чанартай нэвтрүүлгүүд вэ? Ямар хэрэгтэй юм бэ бидний үр хойчс. Тэгээ монгол хэл дээрхтэй монгол хэлээр ойлгож болох хүн болгонд ингэж үнэгүй хүрж байгаа контент гэдэг дээр ингээд дэмжмээр байна. Тэргээд айгүй гоё юм урмын болон тэгээд одоо нэмэх нь 10 20 мянган төгрөг ингэж хандилж эхлээд тэгээ бид нар яг бодсон юм л та. За алтан гişүүд гэж ерөөсөө юм хаалттай групп нээчихье. Тэгээд бидний зүгээс одоо тэр хүмүүстэй бас те ямар халамж анхаарал тавьж болох нөө ингээд харилцсан бас те тийм байя гэд. Тэгээд одоо 1050 нэвтрүүлгийн одоо нэг нэвтрүүлгийн 100 төгрөгөөр үнэлэхээр энэ бол ер нь нэг улирлын 100 мянган төгрөг нэг жилд гэсэн үг те нэг жилд 100 мянган төгрөгийг хандуулад алтан гишүүн болох юм. Тэгэхээр энэ жил бас ингээ хоёр дахь удаага удираад хоёр дахь удаага алтан гишүүн болоод хүмүүс маань явж байна. Манай алтан гишүүд чинь юм тэмдэгтэй те энэ тентгийн одоо үйл ажиллагаан дээр тахаар тэмдэгэ зүтсэн байдаг таарч яадаг. Тэгээд одоо Швейцар дэлхийн 5 одоо твээс бүр ингээ тэмдэгэ зүтсэн юм зургнууд ингээ те би энэ хот явж шуулт явж шүү энэ төр гэд ирдэг. Тэгэхээр ер нь одоо алтан гишүүн болсноор одоо ямар бас одоо үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй вэ гэхээр бид нар чинь бас сая нэг спортын өдөрлөгөө зохион байгуулах алтан гишүүд дундаас зохион байгууллаа бас их гоё байлаа тий. За нэмэх нь одоо От мөндрийн төрсөн өдөр 4-р сарын 29-нд болдог. Энэ одоо үйл ажиллагаанд үн төлбөргөө орно. Тэгээд одоо От мөндрийн аялалд бас 5 төврөв явж байна. Энэ аялалтаас аялал болгоноос 100 мянган төгрөг хэмнэх боломжтой. Буюу одоо 10 аялалд явбал 1 сая төгрөг хүртэл одоо хэмнээл гэсэн одоо үг юм л та. Тэгээд та бүхэн маань алтан гишүүдтэй бол үнэхээр талархаж явдаг. Тэгээд гол бид нар ч нөгөө лайв хийгээд тэндээ ингээд хоорондоо харилцахаараас айгүй юм гоё дотны мэдрэмж авдаг. Тэгээд та бүхэн маань алтан гишүүн болохын сон гэж бодоод бас хараахан болж амжаагүй байгаа бол 100 мянган төгрөгийг Худалдаа өрсөлдөлийн банкны 94,000 4191 тэг 4 518 гэсэн данс руу Од мөндөр танин мэдхэн сувг эзэмшигтэй данс руу Facebook нэр болон утасны дугаараа бичээд шилжүүлээрэ. Манайхаас одоо тантай маргааш ч юм уу те эргэж холбогдоод ингээд хаалттай алтан гишүүд гэсэн групптэй оруулах юм аа. За ингээд шинжлэх ухааны танин мэдгээд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Оруулдаг алтан гишүүдтэй маш их баярлалаа. Маш их баярлалаа. За та бүгд өөртөө орцгоё. За энэ одоо ерөөд бол юу үзэж байгаа нэмэлт нэг хувилбар үзэж байгаа гэсэн үг те. За ингээд хэрэг энэ хөдөл ингээд хийдэг ч юм бол морь одоо нэвтлэх үг гэдэг ч юм бол ер нөгөө тал юм бол арай сайн хөдөл юм бэ гэхээр морийг идэхэн л байдаг. За тэгээ бирс идлээ. H8 дээр орж ирлээ. Тэнгүүд бирс одоо ийш идлээ. За тэнгүүд бирсийг солилцъя гэдээ нүүж болж байна. За солилцохгүй гэдэг девлопер ирэх юм бол рук гэж байна. За тэнгүүд болохоор бирс ингээд идэх юм. Иймэрхүү маягаар бол ингээд тоглолт бол өрнөж болно. Тэгтээ бол ингээд тийм бод хар тал бол ер нь хожигдож байгаа. Байрлалын хувьд хөөний хувьд бол хамаагүй дутуу тийм байралтай байгаа гэсэн үг тийм. Ямар ч нэг юу ачихгүй, мадлуулчихгүй гэх юм уу да. Хэрвээ энэ дээр ноён ингэж орж ирэх юм бол ер нь бол удахгүй мад болно. За би та бүхэндээ харуулъя те яг одоо яаж мад болохыг ингэж нүүн. За одоо гол санаа бол энэ дээр ажиллах гээд байгаа те. За буцаад ингэж орж ирээ. Тэгэх юм бол энэ хүү гэдэг ер нь бол мад болно гэсэн үг. За хэрвээ ийшээ орж ирээгээ бодъё те. Яг энэ хүүгээ хамгаалаад тэгэх юм бол H6-аад шаллаа G8. Тэгэх юм бол энийг гэдэг бас мад. Иймэрхүү маягийн бас ингэ холбоор нэг болцоотой гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө бол яг саяны маягаар бол тоглоход те яг энэ дээр бол ингэж тоглоход бол ямарсан арай илүү нэг тийм тоглолт өрнөх боломжтой байсан байна гэсэн үг. За тэгээ энэ дээр болохоор Rook C8 гэж тоглож байгаа юм. Rook C8. За тэнгуут болохоор яг энэ одоо нүүдэл хийгдэнгүүд яасан бэ гэхээр ноён G3 нүүж байгаа. За ноён ингээ 2 удаа нүүж байгаа. За ноён бол ер нь шатрын одоо хөлгийн бол хамгийн одоо суул эмзэг дүрс
байдаг л да тий. Тэгээд нэг удаад нэг л нүүдэг. Тэгтээ хүүнээс ялгаатай нь болохоор 4 зүг 8 зохис руу бол нүх болцоотой тий. Хашааш нүх. Тэгтээ нэг удаад бол нэг удаа л нүх гэсэн үг. Хүү бол зөвхөн уушаа нүүдэг шүү дээ. Энэгээр ялгаатай. За ноён ингээд юм хоёр дахь нь үжиж байгаа юм. За би ингээд юм бод өөрөө оролцъё те. Яг энэ дуус орныхон байлдаанд шийдвэрлэх тулаанд өөрөө орё гэд ингээд нүүж байгаа юм. За тэнгуут болохоор ер нь бол нөгөө тал нь бол ойлгочихж байгаа. За ерөнхийдөө бол ноёноор тоглож байна гэд. Тэгсэн чинь болохоор ноён дахиад нүүж байгаа юм. Вау те. За энэ буудаас ингэж өргөөд ингэж нөгөөд ингэ нүүж байгаа байхгүй. За хамгийн гол нь те нэг одоо баш хөгжлөлт зүйл нь юу гэхээр нөгөө талаас ноёныг одоо ингэж зогсоох ч юм уу тийм боломж маш ховор байгаад байгаа юм. Энэ ихтэй ямар хөгжилтэй явдал болоод байна те. Ноён оронгуудаа мат хийж шүү. Ямар сони. За тэгээд нөгөө нэг миний одоо альтернативс хойш яриалгаа нэг санаа байгаа те. Энэ одоо бодыг устгаач гэдэг байгаа одоо хийж байгаа. Тэгсэн чинь болохоор ноён ийшээ орж иж байгаа. За энэний ерөөдөө гол одоо санаа юу юм бэ гэхээр одоо ийшээ орж ирээд ингээ матлахч те. Тэгэхээр шатар бас ийм юм байж болдог бай те. Ноёноор давталж бас болдог байна ш те. Хаан орж ирээд илүү их тийм бод хүч нэмээд өгч гэсэн үг. Санаанд орохгүй байна нэрээ. За тэгээ ямарс энэ нүүдэл хийгдэнгүүт нөгөө тал буюу Ян Тиман их мастер бууж өгсөн байна. Бууж өгсөн. Одоо эндээс нүүд алгаа гэдэг. За ерөөдөө бол маш сайн ингээд бодох юм бол ер нь бол нүүдэл байхгүй гэсэн. За бүгдээрээ харцгаая. За ерөөдөө энэ бодлыг хамгаалаад нэг ингэсгээд нүүгээ бодох юм бол ингээд чинь. За тэг яах вэ? Маш хэцүү. Хүү гэдэг. За ингээд идэнэ. Ингэж идэ шаг. Тэгвэл яах вэ? H8 тэнгууд ноён H6. За ингээд нүүлээгээ бодъё. Тэгвэл яах вэ? Ингэж идлээ. Энэ дээр мат. За иймэрхүү нөхцөл байдал ингээд болох гээд байж. За тэгвэл бүгдээрээ нэг арай нөгөөрөөр харъя. За яг энэ байрлал дээр те. За ингэж идээд бол саний маягаар бол ингээд мад болж штэ. Заавал тийм шаардлагагүй. Ингээд ичиж болж байгаа шүү дээ. Ингээдсэн байгаа тохиолдолд энэ бисийг ичдэхгүй. Хүү идэхгүй лөө. Хүү ичдэхгүй энэ ардаа ингээд нээж ичдэхгүй. Тийм шүү дээ. Тэгээ одоо яах вэ? Зөвхөн ингэн тэнгууд H6 шаг. G8 тэнгууд одоо ийшээ орж иж болно. Ноён F6. Одоо яах вэ? Үнэхээр нүүдэл байхгүй. За нэг ингэсгээ нүүлээгээ бодох юм бол зүгээр ингээд идчихнэ. За тэгээ нэг B5 гэдэг нүүх юм бол энэ дээр орж ирэх мат ихнэ гэсүгтэй. За ийм одоо аимшигтай нүүдлийг бол одоо жишээ нь найжил шорт бол олсон байна. Тэгэхээр ер нь бол ингэж ноёныг одоо орлдох гэж ярьсан та орлдох те. Ямар ч одоо болцоо байхгүй, ноён ер нь харцангуй аюулгүй байх юм бол ноёноор хүртэл ингээ яваад одож болдог юм шүү дээ. Ийм үүрэг бол маш ховор. Маш ховор. Энэ бол маш сонирхолтой үүрэг байдаг те. Яг энэ байрлалаас. За энэ байрлал ер нь яагаад үүсэх боломжтой болсон нэг нөхцөл нь бас энэ байгаа юм. Энэ хүн ингэж нүүж орж ирснээр энэ ноён бол ингэж явах боломжтой болж иж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ хүн одоо жишээ нь магадгүй хаан чинь те энд байсан бол тэр боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр тий энэ боломж дээр энэ яг ийм боломжийг үүсгэнгүүд энийг маш соргохоор олж анзаарч байгаа байхгүй те. Ийм боломж байштай гэж бодонгуудаа шууд ингэ нүүж байгаа. За тэгээ ялтруу хэлсэнчлэн бол шууд ингэж тоглох юм бол арай дээр байсан гэж те. Тэгэхэд ингэж нүүхгүйгээр эхлээд ингэж нүүж байгаа юм. Тэнгүүт ингэж аваад ирж байгаа юм. Тэнгүүт буцаж нүүж байгаа юм. Яг ингэж одоо буцаж нүүх болгонд болохоор байрлал нь улам муудаал байна гэсэн үг. Яг одоо энэ байрлал дээр болохоор байрлал үнэлгээ болохоор нэмэх 8 гэсэн байрлал үнэлгээтэй байгаа. За тэнгүүт яах вэ гэхээр ингэж F4 те. За буцаа C8. Буцаа C8 биш. Одоо энийг хийж байгаа юм те. Тэнгүүт иш орж ийн те. Вау ингэж ноён өөрөө ингэж явсаар агаад ирэхэд мад үсгэж чинь те. За одоо тэг ямар шаргагүй яг энэ нүүдэл хийгдэнгүүтээ боож өгч байгаа юм. Тэгээ энэ байрлал үсгэнд бүгдээрээ мэдж байгаа те. Ингээл болоо шүү дээ те. Тэгээ инглээ ингэж шаллаа, ингэж орж ирлээ. Одоо өөр яг яах юм те. Яаж чадахгүй те. Ингээл мат те. За ийм одоо маш гоё сонирхолтой үүрэг байна. Вау. Blue mind гэдэг шүү дээ. Яг тийм мэдрэмж төрлөө. Нэрээ ноёныг ингэж ашиглаж тэг болж шүү. Тийм. Энэ хожигдсон нэг киног сайн киног 3 хоног боддог гэдэг шиг энэ ноёноор ингэж хожигдсон хүн жоохон 3 хоног жоохон гайхсан байна. Харин тий.
Тэгээ манай хүүхд багчууд, залуучууд те энэ өргийг бас ингэ сурж аваарай те. Ер нь яг сайхан ерөнхийдөө нэг манай шатар сонирхч маань бол нэг нэлээдэн өргийг бас ингэ цээжэр мэддэг байвал зүгээр үүдэг те. Нэг хэдэн алдартай өргүүдийг цээжэр мэддэг байх юм бол их зүгээр үүдэг гэсэн үг байхгүй. Одоо яг миний толгойд бол бас нэлээдэн өрг байж идэг байхгүй ингээд. Одоо ингээд тийм одоо Александр тийм Алёхны өрг, Капабланкагийн өрг эдгээр ингээд байж идэг байхгүй. Сурцсан, цэжилсэн. Тэгээ нүүдэлдэх санааг ойлгоцсон. Тэгэх юм бол ер нь бол бас шатар сайн тоодох бас нэг сайн үндэс үүрэг болж өгдөг шүү гэж та нартаас давхар хэлье. Өөрийн гэснээр тийм мэддэг өргөтэй байл гоё. Тийм мэддэг яг эхнээс нь дуустал нэг мэддэг өргөтэй байвал. Гэтэ энэ өргөө би та бүхэндээ бол санал болгож байна. Энэ өргийг бас та бүхэн бас те сураад цэжлээд авч явах зүгээр тийм өрг байгаад байгаа маа гэсэн. Үнэхээр их тийм кайф мэдрүүлсэн тийм өрг байлаа тий. Тий. За баярлалаа. Сонирхолтой байлаа. Одоо энэ өргийг бол ер нь хэзээ ч мартахааргүйгээр ингэж гоё санагдлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од Мөндрийн алтан гишүүд болон Итгэл даах Германч нар хэд ивент итгэж ажиллаа. За нэвтрүүлэг NTV Одондор радио 107 83.3 хүссэн хостолгоноор та бүхэндээ хүрэлээ. За студид шатрын стример Аги урна хоёр ажиллаа. Тэгээ дараагийнхаа гайхалтай шатрын нэвтрүүлгээр яриг болцъё да. За тэгээ та. За баяртай байна. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.